2012 онд Obama will attack in Iran to get re-elected. Дахиад хэлж байна тий. I predict that Obama will at some point attack Iran in order to save face. Тэгээ 2013 он. Ямар нэгэн байдлаар Obama нүүр царайгаа нэр хүндээ хамгаалахын тулд Ирантай дайн хийх баха. Remember that I predicted a long time ago that President Obama will attack Iran. За одоо Donald Trump өөрөө Иран руу дайрсан. Шинжиж байна. Хөрөнгө оолт хийнэ гэдэг чинь дэлхийн ертөнцийг ойлгох гэж хичээдэг. Юугаар ойлгох юм бэ гэх юм бол нэг модельээр. За. Тэгээд бодит байдал дээр мэдээлүүд нь өөрчлөгдөд модель одоо миний толгойн дотор байгаа. За ийм учраас ингэж байгаа, тийм учраас тэгж байгаа. Тийм учраас иймэрхүү хөрөнгө оолт хийя гэсэн шат дараалал нь зөв байж иж би зөв шийдвэр гаргана. Энэ дундуура шинэ мэдээлүүд нь гарч ирээд өмнөх ажиллаж исэн модель өөрчлөгдөд ирэх юм бол би өөрөө яах ёстой юм бэ гэх юм бол шинжилгээний зүгээс, хөрөнгө оолтын зүгээс тийм таамагуудаа өөрчлөх ёстой. За миний хуучин таамагуд юу байсан бэ гэх юм бол Donald Trump Сауди Арабын улс орнуудтай их тайвантай. За тэгээд тэр их тайвныг ерөөдөө тараа илүү тогтвортой олгоно энэгээрээ дамжуулаад нефт олборлтыг нэмэгдүүлнэ. Хүссэн шүү дээ. Сауди Арабаас та нар нефт олборлтоо нэмчихээ. За энэгээр дамжуулаад дэлхийд даяар нефтний үн ханш нь буурна. За энэгээр дамжуулаад инфляц буурна, эдийн засгийн өсөлт нь буцаагаад гарч ирнэ. Америкийн эдийн засаг, Европын эдийн засаг ерөөхдөө тус болно гэсэн үг. Эрчим хүч хямдхан байна, тээвэр хямдхан байна, үйлдвэрлэл хямдхан байна. Энэгээр дамжуулаад бараа бүтээгдэхүүн хямдхан байна. Хүмүүсийн керманд илүү их мөнгө үлдэн, орлого нь өснө. За энэ ерөөхдөө энэ 7 хөтөл зүв байсан. Хоёрдугаар Donald Trump ба Европчууд, Хятадууд, Арабчууд юу хийсэн бэ гэх юм бол алтны үн ханшийг ер нь чөлөөлсөн. За мөнгө хэвлэх юм байна. Инфляц тодорхой хэмжээнд байж лэн үр байж байгаа. Гэхдээ Америк улс дэлхийн хамгийн их алтны нөөцтэй орны нэг нь. Энэтхэг ч гэсэн, Хятадууд ч гэсэн, Арабчууд ч гэсэн, Оросууд ч гэсэн алтны үн ханш дэлхийд даяар өснө гэдэг чинь ерөөдөө алдах юм байхгүй байхгүй юу? Хүн болгон win-win. Тэгээ хизээ нэгэн цагт Donald Trump Америкчууд манай өрөнд бити санаа зовоо. Манайхан хэд их $80 алттай. Энүүгээрээ төлсөн ч болно гэх юм бол зээлийн дарамт нь буурна. Эдийн засгийн өсөлтөөрөө ерөөдөө зээл иргэн төлөх чадвар нь өснө. Америк улсын орлого өснө гэдэг чинь илүү их үрийг төлж чадна даана гэсэн үг. За энэ бүх мэдээлэл ер нь бол өнгөрсөн 7 хоногоос энэ долгоноос ахуулаад ер нь бол шинжилгээд таамагуудаа жоохон өөрчлөх хэрэгтэй болж байна. Яагаад вэ гэх юм бол инх тайван Ирантай алдсахгүй. Гэх мэт ч амлалтаасаа ер нь Donald Trump жоохон ухарж байна. Хоёрдугаарт Donald Trump нэр хүндээ маш эрчтэй, маш хурдтай алдчихж байгаа. Яагаад вэ гэх юм бол Иран талтай Иранчуудыг ерөөсөө би магтахгүй байна заяа. Терроризмыг санхүүжүүлж байгаа. Hezbollah, тэ Газа дотор, тэ Хутинуудыг Иранчууд л санхүүжүүлж байгаа шүү дээ. Терроризмыг санхүүжүүлдэг нь үнэн. Гэхдээ олон улсын хууль гэсэн юм байгаа. Тэгээд Donald Trump юу хийсэн бэ гэх юм бол өнгөрсөн 7 хоног, өнгөрсөн 2 сарын хугацаанд Иран талтай дипломат хилцэл явуулж байхдаа Иранчууд юу хийсэн бэ гэх юм бол окей бид нар угаасаа цүмийн зэвсгийн араас нь явахаа болчихё. Бид нар цүмийн зэвсгийн араас явахаа болчихё. Тэгээд International Atomic Energy Agency IAEA Иран руу явж шалгалт хийсэн. За тэр agency өөрөө юу хэлсэн бэ гэх юм бол Иранчууд цөмийн зэвсгийн судалгаагаа болцсон байна. Donald Trump-ийн өөрийнх нь томилсон Department of National Intelligence, Tulsi Gabbard, тийм? Ерөнхийдөө хамгийн том тагнуулын албаны дарга нь 3 сарын өмнө өөрөө юу гэж хэлсэн бэ гэх юм бол Иран улс цөмийн зэвсгийн араас явахаа болцсон. Өөрийнх нь томилсон тийм мэдээлэл өгсөн. За. Тэгээ Иранчуудаа юм хилцэл явж байх үедээ хөлөгтөөд худал мэдээлэл өгөөд хилцэл дараагийн шатанд хүрэхээс 2 хоногийн өмнө тэр дипломат харилцааг хийж исэн нөгөө тал Иран хүмүүсийг бүгдийг нь алдсан. Израильтай хамт. Энэс юу болж байна гэх юм бол одоо өөр улс орн Donald Trumpтэй дипломат харилцаа хийж байхдаа мань хүнд юус итгэхгүй. Оросууд итгэхгүй. Хятадууд бүр итгэхгүй. Тэгээ юу болж байна гэх юм бол инх тайван нэг талтай ярьдаг, нөгөө талтай хүмүүсийг алчдаг. За тэгээд Араб хэсэгт Иран, Катар, Saudi Arab, United Arab Emirates, Egypt, Yemen,
бүгдээрээ юу харж байгаа юм бэ? Вау. Тэ. Инх тайвны хилцэл хийдэг юм байна. Бид нарыг өөрдөг юм байна. Биднээс ямар нэгэн юм шаарддаг юм байна. Гэхдээ хизээ нэг цагт жоохон ч ихсэн таалагдхаа болчих юм бол бид нарыг алчих юм байна штэ гэсэн сигнал өгж байгаа. За. Тэгээ илүү их инх тайван бий болох юм уу? Дональд Трампын төлөө илүү их нефт олборлох юм уу? Таатай мэдээлэл өгөх юм уу? Үгүй баха. За. Тэ. Iran cannot have a nuclear weapon. Тийм учраас Израиль бит хоёр бөмбөгцсөн. Иран цөмийн зэвсэг байхгүй. Иран шууд цөмийн зэвсгийн араас нь яхаа болцсон. Хэрнээ одоо Иранд цөмийн зэвсэг байж болох. Төсөөлөө үзчихсэн. Бит хоёр хань би эмхтэй чи эрэхтэй би эрэхтэй чи эмхтэй надад хамаагүй. За бит хоёр зүгээр хос байлаа гэж бодъё. Тэгсэн чинь чи надад ирээд идрээ хайра би Lamborghini авахаа боллоо. Би G-class авахаа боллоо. Гэт хаад амнаас гарч байгаа. Би тэр тансаг үнэтэй машин авахаа боллоо. Болцсон. Окей? Санаа зовлтгүй. Тэгсэн чинь тэ би ингээд чамаас саллаа гэж бодъё л та. Тэгээ салах шалтгаан юу юм бэ гэх юм бол чи над Lamborghini G-class авахгүй шүү. Тийм учраас би чамаас салж байгаа. Амар тэнэг байгаа ч тэ. Окей? За тиймэрхүү юм авч байгаа. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. За 10 жилийн өмнө амар сүртэй өртдөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усроо контентээр дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрол менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтаа байрлана. Амжилт хүсье. Нэмээд Дональд Трамп юу гэж нэ гэх юм бол Дональд Трампын Make America Great Again тэр фракц нь тийм амар чанга баттай фракц ирсэн биш ээ. Тийм ээ. Сая манай оюун эрдэнэ ерөнхий сайдаар харсан фракц нь бутарцсан. Мань хүнийг хутгалцсан. Мань уу алдаа хийсэн үү? Хийсэн. Алдаанаасаа болж тий фракц нь бут явцсан. Дональд Трампын фракц нь юу юм бэ гэх юм бол технологийн компаниуд нэг талтай байгаа. Жигнэсээ Make America Great Again тэр цагаачдуудыг хөөе. За тэр Афганистан, Ирак янз бүрийн дайнаас одоо боли гэсэн хүмүүс байгаа хгүй. Одоо Дональд Трамп хэний араас явж байгаа юм бэ гэх юм бол өөрийнх нь ерөнхийлөгч болсон хүмүүсийн араас нь явж эхэлж байна. Номер 1 хүн хэн байсан бэ гэх юм бол Elon Musk. Elon Musk бидний одоо харж байгаа юмыг аль хэдийн түрүүн харцсан байгаа хаа. Тэм учраас мань хүн жоохон тиймэрхүү реакц гаргасан. Дональд Трамптай алдсан. Одоо дараагийн хүн юм бэ гэх юм бол Tucker Carlson. Tucker Carlson дөнгөж сая өөрийнх нь подкастн дээр өөр хүний подкаст юу ярьсан бэ гэх юм бол Donald Trump in Ираны дайн руу ороод эхлэх юм бол Америк байхгүй болно, MAGA байхгүй болно. Donald Trump-ийн нэр хүнд тэ түүх одоо түүхэн ном дотор Donald Trump-ийн гарчны доор юу бичигдэх юм бэ гэх юм бол тес ондоо болно гэсэн чи Donald Trump тэр хүнтэй бас муудалцаад эхэлж байна. Одоо ерөнхийдөө ерөнхийлөгчийн амлалтаа ч гэсэн өөрчилж байгаа America First номер 1
анхаарал хаашаа явах хэрэгтэй юм бэ гэх юм бол Америк. Тэрийг бас өөрчлөх гэж үзэж байгаа. America first юу гэсэн үг юм бэ? America great болгоно, гайхалтай гоё болгоно гэдэг чинь дотор юу багтцсан байгаа юм бэ гэх юм бол Иран улс цөмийн зүрхстэй болохгүй бас тэн дотор оршиж байгаа шүү гэж одоо жоохон гимнастик, йог, шпагат хийж эхэлж байна. А дахиад сануулъя. Иран шууд цөмийн зэвсэг араас явахгүй гэд аль үжээ тийм амлалт өгсөн байна. За тэгээ одоо Trump юу хэлж байна гэх юм бол Trump wants to meet with Iranian officials immediately. Энэ бол 2 цагийн өмнө гарсан мэдээлэл. Trump өмнө уулзчихсан хүмүүсийг алдсан. Одоо яаралтай Иран хүмүүстэй дахиад уулзъя гинэ. За тэгээ та төсөөлөө үзчих заяа. Иран улсын тэр томилтоор явж байгаа хүн та баймаар байна уу? Өмнө явсан хүмүүс бүгдээр өгсөн шүү дээ. За тэгээ JD Vance, Steve Witkoff-ыг явуулна гинэ. Явах юм уу та нар? Тийм аяллаа баг өгч магадгүй. За тэгээд Donald Trump юу хийж байна гэх юм бол бидний нүдэн дээрээ хударч эхэлж байна. Өөрийнхөө хүснээр юм уу? Цаана хүмүүс Donald Trump-ыг бацсан байгаа юм уу? А тэгээд Elon Musk бүр хэлжсэн шүү дээ. Elon Musk юу хэлсэн бэ гэвэл Donald Trump тэр Jeffrey Epstein-ий жигсаал дотор орцсон байгаа. Тэ? Насанд хүрээгүй хүүхнүүдтэй Jeffrey Epstein-ий арал дээр бузарч ийсэн гэд Elon хэлсэн шүү дээ. Тэгээд дараа твитүүд устгасан л та. За магадгүй тагнуулын албахан Израиль Mossad ямар нэгэн байдлаар Donald Trump дээр нэг компромат байх шиг байна. Яг гэх юм бол хэдүүлээ Donald Trump-ийн хуучин твитүүдийг харъя. Тэ? 2011 онд тэ дараагийн сонгуул Обама ялахын тулд Обама Ирантай дайн эхэлнэ. За 2012 онд Obama will attack in Iran to get re-elected. Дахиад хэлж байна тий. I predict that Obama will at some point attack Iran in order to save face. Тэгээ 2013 он. Ямар нэгэн байдлаар Obama нүүр царайгаа тэр нэр хүндээ хамгаалахын тулд Ирантай дайн хийх баха. Remember that I predicted a long time ago that President Obama will attack Iran. За одоо Donald Trump өөрөө Иран руу дайрсан. Тэгэхээр 8 жилийн өмнө Donald Trump-ийн өөрийнх нь бичлэгийг хэдүүлээ хамт харцгаая. Our president will start a war with Iran. Манай ерөнхийлөгч Иран улстай дайн эхлүүлэх гэж байна. Because he has absolutely no ability to negotiate. Яг их мөл мань хүнд хилцэл хийх ямар ч хөшүүрэг эсвэл чадвар байхгүй. He's weak and he's ineffective. Тэгээ манай ерөнхийлөгч бол суг тэр нөлөөгөө. Тэгээ Donald Trump-ийн хуучин дэмжигчнэр энэ видеогийг тулсан шеэр хийж байгаа. Яг гэх юм бол Donald Trump өөрийнхөө хэлсэн үгээ одоо эргүүлэн идэх цаг болж байна. За тэгээ хоёр амар том дэмжигч Steve Bannon, Tucker Carlson подкаст нэр энийг ярьж байна. I actually really love Trump. Би бол Trump-д үнэхээр хайртай. Deeply humane, kind person. Donald Trump бол үнэн одоо зөөлхөн сэтгэлтэй тэгээ хүнийг хайрлаж чаддаг хүн. And I am saying this because I'm really afraid that my country is going to be further weakened by this. I think. Тэгээ би яагаад энийг хэлж байгаа юм бэ? Би яагаад Trump-ыг жоохон шүмжилж байгаа юм бэ? Би яагаад тэгээ Trump-ийн төлөө энийг хийж байгаа гэсэн агуулгатай энэ ярьж байна. А нэмээд би өөрийнхөө улстай Америк улстай санаа зовж байна. Яг гэвэл манай улс улам их өрөнд орно, улам сул болно. Хятадууд илүү хүчтэй болно, Оросууд илүү хүчтэй болно. We're going to see the end of American empire, obviously. За тэгээд ерөнхийдөө American empire байхгүй болно. Other nations would том одоо хамгийн том гүрэн байхаа болж. Like to see that, and this is a perfect way to scuttle the USS America on the shoals of Iran. За тэгээд одоо хийж байгаа юм юу юм бэ гэх юм бол одоо Америк улсыг том зэвээр зүүрлэж байна. Зүүрлэл ашиглаж байна. USS America. Тэгээд USS America яг магталтай юм бэ гэх юм бол Иран улсын тий далаа дээр дил бүсэрч байна. But it's also going to end, I believe, Trump's presidency and effectively end it. За тэгээд нэмээд энэ Ирантай алцаад эхлэх юм бол угаасаа барахгүй, дийлэхгүй, амар замбрааг юм үүснэ, амар хүүрэнд орно Израильчүүдийн төлөө. А тэгээд Donald Trump-ийн ерөнхийлөгчийн цаг үе ерөөдөө дуусчихна. Donald Trump-ийн presidency GG. And so that's why I'm saying this. What do you mean by that? That's coming from you. That's you get. За чи энийг ярьж байна гэдэг чинь амар том юм байна. Амар чухал юм байна. Чи жоохон
дэлгэрүүлээд өгөөч. Look, I knew Bush. I knew George W. Bush. We had, family connections to Bush. I knew Bush. За тэгэл би бол Жорж Буш те одоо нөгөө Иракийн дайны эхлүүлсэн ерөнхийлөгч. Би Бушийг таньдаг байсан. Хамаатан саатангаараа холын хамаатангаараа нэг таньдаг байсан. Personally, I still see Bush sometimes. Одоо ч гэсэн Буштай уулздаг хаяа таарлт. Of course, he hates me. Тэгээ мэдээч Жорж Буш намайг үзэн яддаг. And he does because I criticized him on Iraq. And Ягаад намайг үзэн яддаг юм бэ гэх юм бол би Жорж Бушийг Иракийн дайн эхлүүлж явах үед би амар шүмжсэн. Тийм учраас намайг үзэн яддаг. that war is the sum total from a historical perspective of his administration. But I knew him, and he had all kinds of plans for the things that he wanted. Тэгээд ер нь бол Жорж Бушийн ерөнхийлөгчийн тэр 8 жилийг дүгнээд үзэх юм бол хар толб нь юу юм бэ гэх юм бол Иракийн дайн. Тийм ээ? Фейлдсэн. Тэгээд Жорж Буш бас дотоодын одоо Америкийн эдийн засаг, Америкийн нийгэм янз бүрийн өөрчлөх хуулийн төслүүдийг санаачж ирсэн гэхдээ аль нь ч яваагүй. To do, but once Domestically. Domestically, to improve the country. Right. And you may agree or disagree, but like in his mind, he wasn't just about the invasion of Iraq in March of 2000. Oh no, he. Тэгээд Жорж Буш өөрийнхөө тодорхойлохдоо тий өөрөөсөө сонгуулийн амлалттай би одоо Ирак руу орно, Америкийг 3-4 их $80 өрөнд оруулна, Афганистаныг бөмбөгдөн гэсэн ерөнхийлөгч баймааргүй байсан. Өөрийнхөө бас ингээ өөрийнхөө тухай ярихдаа бас тэрийг ингээ хэлдэггүй юм. Гэхдээ тийм ерөнхийлөгч харамслаа болсон байхгүй юу? Donald Trump дээр бас яг адилхан тэр Make America Great Again хэлээ хаасан гих мэдчлэн худалдааны гих мэдшин бүх юм устгадаа Donald Trump тэнэг том харт толботой болно. Ираны дайныг эхлүүлсэн Америкийн эдийн засаг дампуурах одоо сүүлийн цэг тавьцсан. Forget the midterms. Forget the next election. Still, we have to have this. What the CIA is, what happened in Ukraine, what the CIA has done, what DNI is doing, what the Justice Department, what the FBI, what DIA, and the Pentagon. Because right now we only have a tenuous grip on those. We have two people at the FBI. Steve Bannon, Make America Great Again ерөөхдөө хамтарч санаачилсан. Donald Trump ерөөхдөө ерөнхийлөгч болгосон 2016 онд шилжиж болно. Манай үйлж байна гэх юм бол бид нар одоо яг хугарлын цэг дээр явж байна. Бид нар Donald Trump-ийн одоо кабинет цөөхөн хэдэн хүмүүс FBI дээр Federal Bureau of Investigation дээр бид нар 2 хүнтэй. За, Secretary of Defense Pete Hegseth бид нар тэнд 1 хүнтэй. Department of National Intelligence дотоодын тагнуулын том аппарат. Тэндээ бид нар Tulsi Gabbard ганцхан хүнтэй. Бид нар дэндүү цөөхөл байгаа. Бид нар хугарлын цэг дээр явж байгаа. Яг гэх юм бол доор байгаа тэр Lindsey Graham, тэр Republican neocon дайныг хүсэж байгаа хүмүүсийг бид нар одоо ялахгүй бид нар арчигдах гээд байна. Cash and Bongino. We got a handful of people over at the Justice Department in a massive 30-some person or 15,000, 20,000 person operation. We have 3 or 4 people at DNI with 17 agencies. We're putting a couple of people in there. At the Pentagon, we got Pete and a handful of guys. Яамнууд нь тэрчгтэй бозорцсон гэж байгаа заяа. Энэ Ираны дайн, дотоодын хэрэг цагаачдуудыг оруулж ирэх гэх мэтчлэн LGBTQ транс янз бүрийн bullshit тэнд явж байгаа. Тэрийг өөрчлөхөд бид нар дэндүү цөөхөлөө амар том ажил бидний урд байгаа. Хийж чадах юм уу үгүй гэсэн. And every time a guy steps up or the team steps up to say they want to stop the forever wars, they're turfed out. He's lost 10 people since we've even got there. За тэгээд ямар нэгэн байдлаар энэ Donald Trump энэ мөнхийн дайнуудаа зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваад эхлэх юм бол доороос нь эсэргүүцэл алаан гацчдаг эсвэл тэгээд хүмүүс нь өргөдлөө өгдөг гараа явчихдаг. Every time Bridge Colby tries to do something, Bridge Colby's on the front page of that he's an appeaser. So my point is that now we're getting down to it. With all these converging crises, we have an apparatus that reports to Wall Street, to foreign investors, to Silicon Valley, in business with the Chinese company. За тэгээд Америкийн эдийн засаг тэр чигтээ ингээ авилгагдсан ашиг сонирхлын одоо зурааснууд нь хаашаа ч хамаагүй ингээ явдаг. Нэгдүгээрт Wall Street, дараа нь Израиль, дараа нь Хятадуудын төлөө юм хийдэг, мөнгөнийхөө төлөө цагаачдуудыг оруулмаар байдаг, нөгөө хөдөлмөрийн өртгийг ингээ хямдхан байлгамаар байдаг. Тэгээ амар олон ашиг сонирхлын зөрчил ингээ яваад идэг. Тэрний эсрэг ингээд Donald Trump ганцаараа тэмцэж байгаа. Тэгээ бидний нүдэн дээр юу харагдаж байна гэх юм бол Donald Trump ялагдаж эхэлж байна. This party that's running the deal, and now's the time if we don't lance the ball over this,
this country, you're not going. If you can't turn around with Trump, the Trump team he has, people like you, myself, and they're blessed to have these apparatuses. За. Тэгээд Стив Баннонтай санал 100% нийлж байна. Юу хэлж байна гэх юм бол одоо яг одоо энэ бүрдсэн баг Дональд Трампын доор одоо байгаа энэ заван системийг өөрчилж чадахгүй юм бол Америкийг аварч чадахгүй юм бол тэгэл GG. Окей. Тэгээ явдгаараа явна. 2032 онд тэгээд 3 дахь дэлхийн дайны төгслийн үеэр ерөөд Америк 2-3 хуваагдаад гих мэдч тиймэрх юм болох магадaltaй. За тэгээ Roger Stone бас замын хаанд нь Дональд Трампыг шүүмжлээд эхэлж байна. Тэ Tucker Carlson, Elon Musk бас Дональд Трампыг шүүмжлээд эхэлсэн. Тэгээд одоо ерөнхийдөө Дональд Трампын ерөнхийлөгчийн цаг үе хамгийн хүнд үе байгаа хаа. Тэ. Одоо өнөөдөр эх 7 хоногт Ираныг Дональд Трамп Америкчууд бөмбөгдөөд эхлэх юм бол тэгэл баяртай шүү. Тэгээд тэр нь тодорхой олчих юм бол бидний санхүүгийн модель нь засагдана, хөрөнгө олтын модель нь засагдана. Хаашаа яаж хөрөнгө олт хийх ёстой юм бэ? Ерөөд амар тодорхой олчихно.